За, сайн байцгаана уу? Өнөөдөр толгоон гошоо зай. За, толгоон гошоо маань энэ байгаа тийм ээ. Ховлтой, самтай, өвхрийн иврээр хийгдсэн. За, толгоон гошоо эхлэхдээ толгоо орой байх үцгээс эхлэн зулай дээр хонхорхой. Энэ хонхорхойноос урагш хоош нь баруун зүүн тийш нь дандаа гошооныхоо хойлоор хэрэг маягаар тодорхой хэмжээний даралтайгаар гошоодж байгаа. За, баруун урагшаа зүү хоошоо толгой оройн байх үцгийг бүх тал руу нь хэрэг маягаар гошоодж байгаа. За, зүү урагшаа баруун хоошоо. За, байх үцгийг ингээ бүх тал руу гошоодлаа. За, дараагийн цэг болохоор хөмсгөний өндрөөс хэмжээ аваад энэ хаалцардаг хэсгээс дээшээ нэ ходоодны судал явдаг төвийн шүцгийг мөн энэ гошооныхоо ховлоор хэрэг маягаар гошоодж байгаа. За, эсрэг талдаа мөн төвийн шүцгийг гошоод. За, энэ дээр нэмэлтээр уртлыг ингээд хийрээд гошоодод өгч. Толгой маш сайхан амардаг байгаа. За, дараагийн цэг маань болохоор чихний ард талд байдаг товгор яс буюу пинчи цэг. Нэг дээрээс нь доош нь гошооныхоо ховлоор хэрж өгнө. За, эсрэг талын пинчи цэг явъя. Энэ 5 цэгийг гошоод дуусны дараагаар чамархай гошоодно. Чамархайгаа энэ самаар нь тодорхой хэмжээний даралттайгаар массажлах маягаар чихний зөөр хөлтөр дуустал нь явна. За, нэг хэсэг дээр доотлол нь 5-аас 7 удаа массажлах маягаар гошоодно. Гэхдээ дандаа тодорхой хэмжээний даралт өгөх хэрэгтэй. За, эсрэг талын чамархай. За, хоёр чамархай самаараа гошоодж дуусны дараагаар толгой оройгоос эхлээд дагц хөлтөр дуустал нь гошоодно. Дандаа тодорхой хэмжээний даралтайгаар массажлах маягаар явж байгаа. Зүгээр самнах төдий биш, толгойг амраах байдлаар даралт өгөөд массажлах маягаар гошоодж байгаа. За, ингэж гошоодсны дараа үсний угаас үзүүр хөлтөр нь гошоо самаараа саманж гошоодоход үсний угийн тижээлүүд үзүүрдөө зөөгдөж үсний салаалах, хуурайших энэ бүхэн ажиллах болно. За, ингээд давтаж хийгээрэй.